За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цаг гаргаж аваад баярлалаа. Наа Баасан гэдэг. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ сая Шотландын Глазго хотод болсон Нүүбийн уур амьсгалын 26 дугаар дээд хэмжээний чуулган буюу COP26-гийн талаар ер COP гэж юу вэ? Юу шийдэгдсэн бэ? Яагаад биднэрт чухал вэ гэдэг талаар хамтдаа ярилцъя гэж бодож байна. Тэгээд тодруулга болгож хэлэхэд би мэргэжлийн хүн биш. Тэг ямар нэгэн байгууллагыг төлөөлж оролцож байгаагүй болохоор нийлд байгаа мэдээллүүдээр үндэслэж өнөөдрийн одоо энэ материалуудыг бэлдсэн. Тийм болохоор тэр мэдээлэлээ та бүхэнтэй хүргээд тэгээд та бүхэнтэйгээ бас хамтдаа суралцъя гэж бодож байна. За. Ер нь COP гэж юу вэ? За тэгээд COP гэдэг нь болохоор Conference of Parties гэдэг үгний хэлбэр байгаа. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагт уур амьсгалын өршлийн конвенц гэж байдаг. Одоогийн байдлаар 197 улс орнууд үнд гишүүн болж оролцсон байгаа. Тэгээд энэ конвенц нь болохоор дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ямар асуудлууд дээр ямар шийдвэр гаргах гэдэг талаар ярилцдаг тийм конвенц байгаа. Та бүхэн мэдж байгаа нөөц төрөгчийн давхар эслийн хэмжээ хажуу дээр ирүү үедээ харьцуулахад 50% нэмэгдсэн байгаа. Тэгээ үүнээс болоод дэлхийн дулаарч байгаа лээ. Хамгийн анхны олон улсын хурал нь 1995 онд зохиогдож байсан. Энэ бэлгийн болсон. Гэт энэ COP 1 гэх үү да. Тэгээд түүнээс хойш та бүхэн мэдж байгаа Кёто протокол COP 3 1997 онд зохиогдож байсан. Тэгээд энэ хэлэлцээрийн Тэгээд Кётогийн хэлэлцээрийн үр дүнд улс орнууд хүлэмжийнхийг бууруулах зорилго тавьж чадсан. Тэгээд энэ улс орнууд ямар хэмжээний зорилготой түүндээ хүрч чадсан үгүй юу та бүхэн дараа харж болно. Тэгээд Кётогийн хэлэлцээн дээр бас энэ зорилготой хүрэхийн тулд ямар механизм ашиглах уу гэдэг хэлэлцээд хүрсэн байгаа. Жишээлбэл улс орон илүү гарсан хүлэмжийнхийг өөр оронд зааж болох ч юм уу. Эсвэл санхүүжилтаараа өөр улсад тэр хүлэмжийн зорилгот нь хүрэхэд туслах тиймэрхүү нэгдсэн зорилготууд механизмуудыг бий болгож чадсан байгаа. Кётогийн хэлэлцээрт харамсалтай нь Америк улс болон Хятад улс оролцоогүй, гар хэсэг зороогүй. Тийм болохоор үр дүн маш тааруу байсан гэж бас хэлж болов. Тэгээд 97 оноос хойш Америк улсад 1999 онд терроризм халдварласан. Үүнээс болоод цагуурийн өөрчлөлт гэхээс илүүтэйгээр улс орнууд терроризм дайн гэдэг чиглэлээр бүгдээрээ хандсан учраас Кёто протоколын зорилгууд биелэлт нь маш их тааруу байсан гэсэн шүүмжлэлүүд байгаа хаа. За тэгээд Paris Agreement энэ болохоор уур амьсгалын өөрчлөлтийн 21-р улс байгаа. Уучлаарай жоо тасарч шиг боллоо. Тэгээд энэ Парисын хэлэлцээн дээр 197 орн тэгээд дэлхийн дулаартай тэмцэхийн тулд 2030 он гэхэд хүлэмжийнхийг 1990 онтой харьцуулахад 35%-аар бууруулах зорилго тавьсан байгаа. Ингэснээр дэлхийн дулаарлыг 2 градус тэгээд бүр боломжтой бол 1.5 градусаар нэмэгдүүлэх тийм зорилго тавьсан байгаа. Тэгээ энэ зорилгонд хүрэхийн тулд 2050 он гэхэд
ер нь хүлэмжийн хийг ялгаруулах хэмжээгээс түүнийг багасгах буюу шингээх хэмжээг нь илүү болгоё. Энэ юу вэ гэвэл net zero болгоё гэсэн тийм хэлцээр төрсэн байгаа. За тэгээд COP26 дээр юу шийдэгдсэн бэ? Юу болсон бэ гэх талаар ярих гэж бодож байна. COP26 нь 2020 онд болох ёстой байсан боловч ковидын улмаас 1 жил хойшлсон байгаа. Тэгээд Шотландын SEC Center гэдэг газар болсон ба үүн дараа нь тэгээд ковидын улмаас эмнэлэг болж хүрээд тэгээд түүнээс болж хойшлсон байгаа. Тэгээд COP26-г Англи улс болон Итали улс хамтарч зохион байгуулсан байгаа. Тэгээд нэг хойшлсон шалтгаан нь юу вэ гэж мэргэжилтийн хүмүүс ярьж байгаа. Нэг шалтгаан бол Paris Agreement-аас Америк улс гарсан байгаа. Трамп ерөнхийлөгч болсныхаа дараа дараач өдрөө Paris Agreement-аас Америкны нэгдсэн улс гарна гэж хэлээд тэгээд хэрэг COP26 өнгөрсөн жил зохион байгуулсан бол Америк улсын шийдвэр ямар байх болов гэдэг хэлэлцээр хүрч чадахгүй байх гэсэн том өглөөд байсан. Тэгээд бас Америк улс болон Хятад улсын хооронд худалдааны санкшнгууд байсан болохоор энэ асуудлуудыг цэгцсэний дараа энэ конфликтийн чуулганыг зохион байгуулах илүү үр дүнтэй болох юм болов уу гэсэн хүлээлттэй байсан болохоор 1 жил хойшлуулсан гэж мэргэжлийн хүмүүс бас ярьж байгаа лээ. За тэгээд энэ чуулганд 197 орон оролцсон байгаа. Тэгээд дэлхийн 120 орны ерөнхий сайд нар оролцоод нийт 30,000-аас илүү хүмүүс оролцсон гэж байгаа. Тэгээд ковидтай байсан боловч маш их хэмжээний оролцсон. Карантин тусгаарлалт хийвэл маш их ачаалттай байсан болохоор ганцхан COP-д оролцох нь ирж байгаа хүмүүсийн хувьд тусгаарлалтгүйгээр Британи улсад оруулсан байгаа. Тэгээд Шотландын Глазго хотод зочд буудлын хүрэлцэхгүй байсан болохоор ойролцоо хотод бол Эдинбург гэдэг хотод зочд буудал тавиад оролцуулсан байгаа. Тэгээд оролцсон хүмүүсээс сонсоход энэ ивент болж исэн газар дээр очиход бараг 1 цаг вагоноор очих ч юм уу тиймэрхүү асуудлууд бас гарсан гэсэн мэдээлэлтэй байгаа. За тэгээд энэ чуулган дээр 12 хоногийн турш юу шийдэгдсэн бэ гэдэг талаар ярив. Чуулганы сүүлийн өдөр Glasgow Climate Pact 8 хуудас гэрээ 197 улс гар үсгээ зурж хэлэлцээр төрсэн байгаа. Тэгээд хамгийн том хэлэлцээр төрсэн юм нь бол net zero гэсэн зүйл байгаа. Энэ нь юу вэ? 2050 он гэхэд ялгаруулж байгаа хүлэмжийн хий бууруулж байгаа эсвэл шингээж байгаа нүүрс хүлэмжийн хийнээс бага байна гэсэн тийм гэрээ байгаа. Тэгээд үүнд 130 орон гар үсгэж зурж нэгдсэн байгаа. Гэхдээ томоохон орнууд жишээлбэл Хятад улс net zero хэмжиж байгаа ч гэсэн карбон нейтралитыг 2070 онд бий болгоно гэж хэлсэн байгаа. Энэтхэг орны хувьд 2070 он хүртэл энэ зорилтыг бий болгоно гэж хэлсэн байгаа. Гэхдээ харамсалтай зарим орнууд Индонез жишээ нь net zero-д хүрч чадахгүй гэдэг тийм сөрөг үзэл бодолтой байсан байгаа. Тэгээд нүүрсний хувьд хэлэхэд 2040 он хүртэл зарим улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ байх болно гэж хэлсэн байгаа. Энэ мэдээж маш сайшаалтай өгч гисэн. Тэгээд зарим орн үүн дээр эсрэг бодолтой байсан. Үүн
хятад улс болон энэтхэг улс хилцээр хамгийн сүүлийн өдөр нь бүр нүүрсний хэрэглэг байхгүй болно гэж эхлээд ууланд хилцэж байсан боловч хамгийн сүүлдээ одоо face down face out багаар багасгах гэсэн тийм хэлцээнд хүрсэн байгаа. Мэдээж Монгол улсын хувьд энэ бол том зөвхөл болох бах. Монгол улс нүүрсийг маш их хэмжээгээр хэрэглэдэг цахилгааны их усур байгаа. Тэгээд тэнээр бий болох төслүүд дээр нүүрсийг хэрэглэхгүй болох учраас Монгол улсын байр суурин дээр яг нь бас их сонирхолтой ярианы сэдв болох болов. Дараа санхүүжилтийн хувьд гэх юм бол уулын Парисын хэлэлцээн дээр 2020 он гэхэд өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй оронд жил болгон 100 тэрбум доллар хандуулна, санхүүжүүлнэ гэж ярьж исэн боловч олон асуудлуудаас болж жишээлбэл одоо ковидын асуудлуудаас болоод энэ хэлэлцээн дээр хүрч чадаагүй байгаа. Одоо тэгээд энэ COP26 дээр гэхдээ ямар хэлэлцээнд хүрсэн бэ гэх юм бол ер нь 2025 оноос эхлээд жилд одоо их 80 Америк доллар хөгжинг орно, хөгжиж буй орнуудаа санхүүжилт болгож хөрөнгө оруулна гэсэн тийм хэлэлцээнд хүрсэн байгаа. За тэгээд жишээлбэл нефт зайн, тэгээд газ зайн, тэгээд цахилгаан иймэрхүү инфраструктурын том төслүүд дээр ажил дээр том улсууд их мөнгө хандвилдаг байгаа. Тэгээд энэ улсаас энэ гаргаж байгаа санхүүжилтуудыг хандийн мөнгнүүдийг ер нь багасгана гэсэн тийм бас хэлэлцээнд хүрсэн байгаа. Тэгээд моджуулах асуудлууд дээр тэгээд ойролцоогоор 100 орнууд 2030 он гэхэд мод тайрхаа багасгаад мод шинээр тарина гэсэн хэлэлцээнд хүрсэн байгаа. Энд Бразил улс хэлэлцээнд хамрагдсан бас их том тосхоор зүйл болов. Тэгээ метаны хийн бол нэрээ та бүхэн мэдж байгаа. Хүлэмжийн хий маш их том нэг фактор байгаа. Тэгээд нүүрс төрөгчийн давхар эслээс илүүтэйгээр дэлхийн дулаарт 20 дахин илүү нөлөө үзүүлдэг гэж ярьж байгаа. Тэгээд үүн дээр бол 100 орон 2030 он гэхэд метаны хийн ялгаруулалтыг 30% багасгана гэсэн хэлэлцээнд хүрсэн байгаа. Харамсалтай нь энэ дээр бол хятад улс болон Орос улс, энэтхэг улс нэгдэг байгаа. Тэгээд дараагийн дуулуунууд дээр энэ улсууд маань нэгд болов уу гэж найдаж байна. Тэгээд нэг бас сонирхолтой зүйл нь хүмүүсийн таамаглаж байгаагүй зүйл нь гэх юм бол Америк улс болон хятад улсын ирээ байгаа. Энэ бол анхнаас ерөөсөө яригдаагүй байсан. Гэхдээ энэ хоёр улс маань метаны хий болон ер нь энэ цагуурын өөрчлөлтөөр хамтран ажиллана гэсэн тийм тусдаа гэрээ гаргасан байгаа. Тэгээ Орос улсын хувьд гэх юм бол 2060 он гэхэд энэ net zero-д хүрнэ гэсэн тийм яриа яригдсан байгаа. Гэхдээ энэ яг ямар аргаар яг тодорхой зүйл яг гараагүй болохоор дараагийн чуулганууд дээр энэ илүү шийдэгдэж явах хаа. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаас улс орнуудаа National Determined Contribution гэдэг хүлэмжийг багасгах тийм сорилтод тоонуудыг авдаг байгаа. Тэгээд үүнд 150 орн өөрсдийн одоо зорилттой тоогоо бууруулна гэж шинжилж гаргасан болохоор энэ илүү их цагуурын уур амьсгалын төлөөнд илүү их нөлөөлөх тоо гарч ирнэ гэж бодож байна. Монгол улсын хувьд гэх юм бол хөрсөх ерөнхийлөгч маань оролцсон байгаа. Тэгээд танилцуулсан зүйл нь гэвэл тэр бүү мод үндэсний хөтөлбөрөөр танилцуулсан. Тэгээд хотооны нийт бүтээгдэхүүнүүдийн 1-ээс доош хувийг уур амьсгалын өөрчлөлтөнд сайжруулах талаар зарцуулна гэсэн тийм томлолт өгсөн байгаа. Тэгээд Англи улсын хувьд гэх юм бол net zero strategy гэсэн зүйлийг энэ болгоноос яг өмнөхөн гаргасан байгаа. Энийг тэгээд өөрөөр хэлэх юм бол Green Industrial Revolution гэж байгаа. Тэгээд маш их том мөнгийг жил болгон зарцуулна гэдэг зорилт тавигдсан байгаа. За тэгээд ийм олон зүйл амлсан тэгээд боловч үүн дээр их критикүүд бас их явагдаж байгаа. Жишээлбэл энэ
Climate Action Tracker-ийн репорт байгаа. Үүн дээр юу гэсэн гаргасан бэ гэх юм бол энэ хүлэмжийн хийг одоо 2030 он гэхэд 2010 оны хэмжээнээс 45 хэмжээгээр буурахгүй бол дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр барьж чадахгүй гэдэг тийм дүгнэлт гаргасан байгаа. Гэхдээ энэ COP26 дээр юу яригдж байгаа вэ гэх юм бол 2030 он гэхэд 2010 оны хэмжээнээс 14 хэмээр хуваар их бага боллоо. Одоо яригдаад байгаа 1.5 хэм эсвэл 2 хэмээр барина гэдэг асуудлууд үндсэндээ худлаа юм биш бүтэхгүй юм биш үү гэсэн тийм критик тавьсан байгаа. Та бүхнээс энэ дээр харж болох. Одоогийн хэмжээгээр явах юм бол 2050 он 2100 он гэхэд 2.5-аас 2.9 хэм дулаарх байгаа. Хэрэг бүх ингээд одоо шийдсэн яригдсан зүйлүүдээ биелүүлэх юм бол 1.9-аас 2.1 хэм дулаарна гэсэн тийм үзүүлэлт байгаа. Бүр урт хугацааны тийм хэрэгцээрүүд бүгдийг ингээд биелүүлж чадах юм бол 1.8 хэм дулаарна гэсэн тийм дүгнэлт гарсан байгаа. Энэ бүгдээрээ тэгээд 1.5 хэм 2 хэмийн хэлцээрүүдс бүгдээр ингээд өндөр хэмжээнд байгаа учраас илүү их зорилтууд гаргаж илүү их үйл хийхгүй болох юм биш үү гэсэн тийм критик гаргасан байгаа. Тэгээ үүн дээр бас нэг өөр шөмжөлтэй байсан зүйл гэх юм бол хүчтэй буй орнууд Хятад энэтхэг бас өөр 22 орнууд зорилтоо заавал биелүүлнэ биш ер нь зорилтондоо хүрэхин тулд хичээнэ гэсэн нэг тийм тодорхой биш тийм зорилтонд хүрсэн байгаа. Тийм болохоор энд хүрэхгүй байх магадлалтай учраас илүү их чанга бодлого гарах хэрэгтэй биш үү гэсэн тийм шөмжлүүд тавигдсан байгаа. Тэгээд чуулганы үеэр бас олон протестууд гарсан байгаа. Үүний нэг нь болохоор та бүхэн сайн мэдэх Greta Thunberg байгаа. Тэгээд түүний хэлсэн үг нь climate justice гэдэг үгийг хэлж байсан. Тэгээд жирийн арт түмэн тэгээд залуучууд бас их сайн оролцсон тийм чуулган болсон. Тэгээд чуулганы үеэр бас яг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаагүйгээр жишээлбэл Иран ч юм уу тиймэрхүү улс орнуудын протестууд бас их явагдсан байгаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд ер нь уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа. Бид нар ингээд өөрсдөө ямар нэгэн үйлдэл хийгээд үүний төлөө тэмцэхгүй бол дэлхийд дулаарсаар байх болно. Тэгээд цөлжилт явагдана. Тийм учраас яг өөрийн мэд зүйл гэж бодоод та бүхэн үүн дээр бас нэг үйлдэл хийгээд явах нь хэрэгтэй. Тэгээд үр хөвгтдээ хооч үедээ тэгээд одооноос эхлээл үйлдэл хийгээд явахгүй бол 2050 он гэхэд 2100 он гэхэд их дэлхий маань байхгүй болох юм биш үү гэдэг үгээр энэ яриагаа дуусгая гэж бодож байна.